боловсрсон телевиз Jet School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний алсын зайн сургалт. Сайн бацгаана уу үзэгчдээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Jet School of English англи хэлний сургуулийн багш Сэрэнд болон байна. За багш нь та бүхэнтэй хамт анхан суралцагчдад зориулсан англи хэлний орчуулгын 12 цуврал хичээлийн турш хамт авах болно. Өнөөдөр бид анхан түвшний орчуулгын хамгийн ихний хичээл болгож байх болох гэж орчуулдаг англи хэлийг сурахад гол үндэс болсон бие үйлгийн хэлбэр хэрэглэн дээр монголоос англи хэл рүү, мөн англиас монгол хэл рүү орчуулга хийх болно. Та бүхэн хичээлдээ идэвхтэй оролцоорой. Эхлээд бие үйлүгээ давтцгаая. За бие үйлэг нь үндсэн үйлэг болон туслах үйлгийн үргээр өгүүлбэрт хэрэглэгддэг. Үндсэн үйлгийн үргээр орох юм бол нэр хүнтэй хамт орж болно. За нэр хүнтэй хамт орж тухайн хүн, юмс, газар зэргийг тодорхойлж дүрслэх бол. За жишээлх юм бол John is a student. John is a student. За is гэсэн маань бие үйлгийн хэлбэр байгаа. John is a student. John бол оюутан. Тэгвэл John хинбэ гэдэг дүрслэлийг бие үйлэг маань өгч чадчихсан юм байна. John is a student. Дараагийн жишээг харцгаая. She is a doctor. She is a doctor. За тэр бол эмч. Энэ өгүүлбэрт мөн адил is гэсэн хэлбэртэй бие үйлэг маань орж ирсэн байна. Тэр бол эмч. Энэ хүнийг ямар хүн бэ гэдгийг дүрсэлж байгаа юм байна. She is a doctor. За мөн бие үйлэг маань тэмдэг нэртэй хамт орж болно. За тэмдэг нэртэй хамт орохоор тухайн юмсын талаар нэмэлт мэдээлэл өгдөг. За жишээлбэл an elephant is big. An elephant is big. Заан бол том амтан. За заан гэдэг амтныг бас энэ заан гэдэг амтан маань том шүү гэдэг нэмэлт мэдээллийг өгч чадж байна тийм ээ. За мөн I'm 16 years old. I'm 16 years old. Би 16 настай. Тэгвэл би гэдэг хүний талаар нэмэлт мэдээлэл өгч байна. 3 дахь хэрэглээ угтар хэлцтэй хамт ороод байшил заасан утгаар мөн хэрэглэгдэнэ. За угтар үг гэдэг маань in, on, at гэх мэт өгнүүдийг бид нэр угтар үг гэж нэрлэдэг. За тэгвэл угтар үгний араас нэр үгтэй хамт явж байгаа тохиолдолд угтар хэлц болдог. За жишээ нь on гэсэн үг маань дээр гэсэн үг гэдэг. Харин on the table гэх хэлбэр ширээн дээр гэсэн үг болж байгаа. Тэгвэл on the table маань нийлээд өөрөө угтар хэлц гэсэн утгыг илэрхийлдэг. За ном ширээн дээр байна гэж хэлвэл a book is on the table. A book is on the table. Ном ширээн дээр байна. Ном хаана байна вэ гэдэг байшил заасан утгыг илэрхийлж байна. За харин бие үйлэг маань мөн туслах үгийн үгээр ордог гэсэн тийм ээ. За туслах үгийн үгээр орох юм бол ing авсан тийм ээ. ing залгуур авсан үйл өгтэй хамт хавсраад үргэлжилж байгаа цагийн утгыг илэрхийлсэн утга үүсдэг. За жишээлх юм бол look it is raining. Look it is raining. За энэ үгэлбэр дээр is гэж төбөө явж байгаа. Харин rain гэдэг гол үг маань бороо орох гэдэг үг байна. Энэ үг маань raining гэж ing явсан байна. Энэ үгэлбэрийн хувьд гол үг маань rain гэсэн үг байгаа. Харин төбөө үг маань туслах үгийн үргээр орсон байна гэсэн. Тэр хараач бороо орж байна. It is raining. Яг одоо бороо орж байна гэдэг үргэлжилж байгаа цагийн утгыг хэлж байна тийм ээ. Дараагийн жишээг харцгаая. He is lying on the grass under the tree. He is lying on the grass under the tree. За тэр модны дор хөвтөж байна гэсэн үгэлбэр байна. За энэ үгэлбэрт маань lie гэдэг хөвтөх гэсэн үгэлэг маань өөрөө үндсэн үгэлэг. Харин энэ тохиолдолд is гэж орж байгаа бие үгэлэг маань туслах үгээр орж ирж байна гэсэн үг тийм ээ. He is lying on the grass under the tree. Тэр модны дор зүлгэн дээр хөвтөж байна гэсэн үгэлбэр байна. Тэгвэл өнөөдрийн хичээлээр бид нар бие үйлгийн үндсэн утгаар орж байгаа юм үзэн. Тэгэхээр бие үйлэг маань өөрөө байна, болно гэдэг утгыг илэрхийлээд тан ганцаараа өгүүлбэрийн өгүүлэг болж байгаа юм тийм ээ. За тэгвэл хамтдаа бие үйлгийнхаа өнгөрсөн одоо ирээдүйн цагийн хэлбэрийг сурцгаая. За бие үйлэг нь үйлийг үйлдвэрч гэснээсээ хамаарат am, is, are, за мөн was, were, will be гэх мэт хэлбэртэй байдаг. За тэгвэл хамтдаа ямар үлийн эзэн байхад am, is гэсэн хэлбэрийг авах вэ гэдэг ярьцгаая. Үлийн эзэн I байх юм бол I гэдэг нь би тийм ээ. Тухайн өгүүлэгч өөрийгөө тухайн ярьж байгаа үед өөрийгөө I гэж төлөвлөдөг. Хэрвээ үлийн эзэн I гэж төлөвлөж байгаа эзэн байгаа бол төбий үйлэг маань одоо цай дээр I am гэсэн хэлбэртэй бич өгнө. I am би бол тэ I am гэсэн энэ төбийгээ эзэнтэй нь хураангуулаад I'm буюу am гэж хэлж болдог. I am
тийм ээ. За харин би өчигдөр сургууль дээрээ байсан гэд бид өнгөрсөн болсон үйл явдлыг ярих хэрэгтэй болох юм бол to be үлэгээ энэ am гэсэн хэлбэр маань was болж ирдэг. Хамтдаа би өчигдөр сургууль дээрээ байсан гэсэн үйлдвэр зохиоцгоё. Тэгвэл I was at school yesterday. I was at school yesterday. Ийм болгон тий. За одоо цаг дээр am гэсэн хэлбэртэй байсан бол өнгөрсөн цаг дээр was гэсэн хэлбэр рүү шилжиж байна. За тэгвэл би маргааш сургууль дээрээ байх болно гэж бид нэр ирээдүй ярьж байгаа тохиолдолд to be үлэг маань will be гэсэн хэлбэртэй болдог. Will be. Тэгвэл би сургууль дээрээ байж ах болно гэж хэлэх юм бол I will be at school tomorrow. I will be at school tomorrow. За бид will be гэсэн юм нэг мөцөнтэй тавьчлаад I'll be гэж хэлж байна. L гэж тавьчилдаг байх юм тийм ээ. I'll be at school tomorrow. I'll be at school tomorrow гэж хэлж байна. За харин үлийн эзэн маань 3 дугаар биеийн ганц тоо буюу тэр эрэхтэй, тэр эмэгтэй, тэр гэж төлөөлж байгаа he, she, it гэсэн төлөөний өгөө төлөөлөж болох эзэн байвал to be үлэг маань is гэсэн хэлбэртэй байдаг одоо цаг дээр is. За жишээ нь тэр эрэхтэй ганц тоон дээр байлаа. He is, she is, it is тийм ээ. За бид it гэсэн төлөөний өгөөр амтан болон амьгүй зүйлийг төлөөлдөг байгаа. Тэрэ ганц тав зааж байна. За тэгвэл he is гэдэг to be-гээ бид төлөөний өгтөнд хурангуулад his гэж тавьчилж болдог. His. За мөн she is, she's, it is, it's төлөөлж болно тийм ээ. За тэгвэл тэр ажил дээр байгаа гэдэг үйлдвэр зохиоцгоё тэгвэл he is at work. He is at work тийм ээ. Өчигдөр ажил дээр байсан гэд өнгөрсөн цаг дээр хэлж байгаа үед мөн энэ to be-гийн is гэдэг хэлбэр маань was болж ирдэг. Тэгвэл тэр өчигдөр 10 цагт ажил дээр байсан гэсэн үйлдвэр зохиоцгоё. He was at work at 10 yesterday. He was at work at 10 yesterday. Тийм ээ. 10 цагт өчигдөр ажил дээр байсан. За тэгвэл it гэдэг үг маань it is болж байсан. Өнгөрсөн цаг дээр it was гэж хэлдэг тийм ээ. Энэ үнэхээр сайхан бэлэг байлаа гэж хэлвэл it was very nice gift. Тийм ээ. It was a very nice gift. За харин олон тоо байвал we, you, they гэж төлөөлж байгаа бид нар, та нар, тэд нар, за мөн та чи гэж хэлж байгаа 2 дугаар биеийн ганц тооны эзэн тийм ээ. We, you, they гэж төлөөлж болдог үлийн эзэн байвал to be үлэг маань are гэсэн хэлбэртэй. You are, we are, they are гэсэн хэлбэртэй байна тийм ээ. За бид нар сайн найзууд гэвэл we are good friends. We are good friends тийм ээ. За харин to be үлэг маань are байсан бол өнгөрсөн цаг дээр бид нар сайн найзууд байлаа гэж хэлэх юм бол are гэсэн хэлбэр маань were гэсэн хэлбэрлээ шилждэг. Were өнгөрсөн цаг дээр тий. За би сайн найзууд байсан гэж хэлэх юм бол өнгөрсөн цаг болж байна. We were good friends. We were good friends. Сайн байлаа гэж хэлэх юм байна. Сайн. За тэгвэл хамтдаа жишээ үйлдвэрүүдийг харцгаая. За дараах 3 үйлдвэрийг хамтдаа хараад өнгөрсөн одоо цаг дээр нь to be үлэгээ хувиргаад үйлдвэрээ хэлцгээе. Эхний үйлдвэр I am a student now. I am a student now. За үлээ за I байгаа. Тэгээ now гэдэг маань одоо гэсэн утгатай. Одоо цаг учраас I гэсэн үлийн эзэн дээр би үлэг маань am болж хувирсан байна тийм ээ. За би бол одоо оюутан. I am a student now. Би бол одоо оюутан. Тэгвэл хамтдаа би 7 жилийн өмнө оюутан байсан гэж хэлээ. За тэгвэл яаж хэлэх вэ? За өнгөрсөн цаг болж байна. Үлээж I am байсан бол өнгөрсөн цаг дээр am маань was гэсэн хэлбэртэй болж байгаа тийм ээ. I was a student. I was a student. Би оюутан байлаа. За тэгвэл одоо хамтдаа би дараа жил ажилтан болноо гэд ирээдүйн цагаар хэлээ. Би дараа жил ажилтан болноо. За тэгвэл I ирээдүйн цаг дээр маань to be will be хэлбэртэй болж байгаа тийм ээ. I will be a worker next year тийм ээ. I will be a worker next year. За дараа жил би ажилтан болноо гэж хэлж байна. За дараагийн үйлдвэрийг хамтдаа харцгаая. You are a good boss.
You are a good boss. За та бол маш сайн дарга шүү гэд одоо цаг байна тийм ээ. Тэгвэл хамтдаа та маш сайн дарга байсан шүү гэд өнгөрсөн цаг дээр хэлээ. За тэгвэл you are гэсэн to be хэлбэр маань өнгөрсөн цаг дээр were болж хувирдаг тийм ээ. You were a good boss. You were a good boss. Та маш сайн дарга байсан шүү. За тэгвэл та маш сайн дарга болох байхаа. Та маш сайн дарга болно гэд ирээдүйн цаг дээр хэлээ. За ирээдүйн цаг дээр to be маань will be гэсэн хэлбэртэй явж байгаа тийм ээ. За тэгвэл you will be a good boss. You will be a good boss гэж хэлнэ. За тэгэхээр бид нэр to be-гээ дүгнээд хэлэх юм бол одоо цаг дээр би үлэг маань am, is, are гэсэн хэлбэртэй. Ганц тооны нэгдүгээр бие байвал am, за ганц тооны тийм ээ 3 дугаар биеийн ганц тоо байвал is, олон тоо байгаа бид нэр are гэсэн хэлбэрийг авч байна. Харин өнгөрсөн цаг дээр тийм байсан, тийм юм болсон гэж ярихдаа was, were гэсэн хэлбэртэй тийм ээ. Харин ирээдүйн цаг дээр үлийн эзэн I, you, he, she, it ганц тоо, олон тоо, за ямар ч үлийн эзэн байсан will be гэсэн хэлбэртэй хорж явж байгаа гэдгийг сайн санаарай. За үзэгчдээ өнөөдрийн орчуулгын хичээлийн маань дөрмийн хэсэг нь үгээр өндөрлөж байна. Одоо хамтдаа to be үлэгээ харсан нэгэн дуу сурцгаая. За энэ дуу та бүхэн анхааралтай сонсоод би үлэгийн ямар хэлбэр аль хэсэгт нь явж байна вэ гэдгийг сонсоорой. I'm a big, big girl in a big, big world. It's not a big, big thing if you leave me. But I do feel that I do will miss you much. Miss you much. I can see the first leaf falling. It's all yellow and nice. It's so very cold outside. Like the way I'm feeling inside. I'm a big, big girl in a big, big world. It's not a... За Emily гэдэг дуучны big big girl буюу том охин гэдэг нэртэй дуу байна тийм ээ. За эхний мөр дээр I'm a big big girl in a big big world гэж хэлсэн. За би бол том дэлхийн том охин гэсэн байна. За but it's not a big thing if you leave me. Гэхдээ хэрвээ чи намайг орчих юм бол энэ дэлхий том байха болно тийм ээ. It's not a big thing if you leave me гэсэн байна. За тэгээд but I do feel that. Гэхдээ би үнийг мэдрэнтэй. За юуг мэдэрч байгаа? I do will miss you much. Miss you much. Гэхдээ би чамайг маш их санана гэдгээ мэдэрч байна гэсэн үг ахын тийм ээ. За дараагийн мөртийг харцгаая. I can see the first leaf falling. За leaf гэдэг маань навч тийм ээ. Навчнууд гэж хэлэх юм бол leaves, fall гэдэг маань унах гэсэн байна. Тэгвэл би анхны навч унж байгааг харж байна тийм ээ. Харж чадаж байна. It's all yellow and nice. За энэ навч тэр чигтээ шавшаар мөн маш гоё байна. За it is so very cold outside. Like this way I'm feeling inside. Яг миний дотроо мэдэрж байгаа тэр мэдрэмж шиг гадаа мөн л маш хүйтэн байна гэсэн хэлбэр тийм ээ. За дахилтаа бид нар мэдж байгаа. Би бол том дэлхийн том охин. Гэхдээ чи намайг хай явуучвал энэ дэлхий том биш болно. Гэхдээ би чамайг санахаа мэдэрч байна гэсэн. Их дэлхийн хэл болсон англи хэлийг сурган хөлийг минь хөгжилтэй нийлүүлж Хэлийг минь олон улстай холбож өгсөн. Сурах орчин сургалт тесттэй. Шинэлэг хөтөлбөр. олон улсын стандартад нийцсэн Хамгийн сайн сургалттай. Жигтэй баярлалаа. Жигтэй хайртай. Баярлалаа. таны амжилтын жигүүр болсон 20 жил. Үзэгчдээ анхан шатны орчуулгын 1-р хичээл үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Хамтдаа бие үлгийн өгөөсгөл хэлбэрийг харцгаая. M. За бие үлэг маань одоо цаг дээр M гэсэн хэлбэртэй байдаг тийм ээ. Тэгвэл өгөөсгөхдөө бие үлгийн хэлбэр маань not гэсэн үгийг зүг авдаг байгаа. I am байсан бол I am not. I'm not гэж өгөөсгөн. За he is not. He is not. Буюу he isn't. За are гэсэн хэлбэр маань you are байсан бол you are not. You aren't. За
За мөн өнгөрсөн цаг дээр тийм ээ I was байсан бол тийм бишээ гэвэл I wasn't. За харин were we were бид байсан гэх өнгөрсөн хэлбэр байсан бол were not буюу we weren't гэсэн хэлбэртэй болдог. Харин ирээдүйн цаг дээр will be байсан бол will not be гэсэн үгсэглэг аваад won't be гэж тавьчихдаг. I won't be there. I won't be there. Тэгвэл би тэнд очихгүй, тэнд байх болно гэсэн үг тийм ээ. Тэгвэл хамтдаа дараах зургийг хараад өгүүлбэрүүдийг үзээцгээе. За first one, Angelina Jolie is American. Angelina Jolie болж чинь тийм ээ. Энэ хүн бол Америк хүн. За тэгвэл she French. Тэгвэл энэ хүн Франц үндэстэн мөн үү? Үгүй ээ. Тэгвэл тэр Франц үндэстэн биш ээ гэд өгүүлбэрээ үүсгэцгээе. Одоо цагийн өгүүлбэр байсан учраас she isn't French. She isn't French. Тийм ээ. Хоёрдугаар өгүүлбэрийг харцгаая. I was at home yesterday. I was at home yesterday. Өнгөрсөн цаг байна те. Би өчигдөр гэртээ байсан. Тэгээд I at school. Би өчигдөр гэртээ байсан юм чинь сургууль дээр байсан болоо байгаагүй те. Тэгвэл би сургууль дээр өчигдөр байгаагүй гэдэг үгсгийг өнгөрсөн цаг учраас I was not буюу I wasn't at school. I wasn't at school. Гуравдугаар жишээг харцгаая. He will be in the office at 7 tomorrow. He will be in the office at 7 tomorrow. Тэр маргааш 7 цагт ажил дээрээ байж ах болно. Will be ирээдүйн цаг байна те. Ажил дээрээ байж ах юм чинь хормон дээр байж ах болов үгүй те. Тэгвэл хормон дээр байхгүй байх болно гэж хэлээ. He won't be at the wedding. He won't be at the wedding. Сайн байна. Тэгвэл үзэгчтэй хамтдаа нэгэн яс мэлхий туулаа хоёрын тухай үлгэрийг уншаад хамтдаа оржуулцгаая. The turtle and the hare. Яс мэлхий туулаа хоёр. Once upon a time there were two friends, a turtle and a hare. Once upon a time гэдэг маань a long time ago буюу эртээ урдын цагт өгүүлбэр ингэж хэлдэг байх юм байна. Эртээ урдын цагт нэг яс мэлхий, нэг туулаа гэд хоёр найз байж гинэ. They were preparing for running competition. They were preparing for a running competition. Тэр хоёр уралдаанд оролцохоор бэлдэж байж гинэ. Туулаа гэж хэлсэн байна. Here. Let's see who's the fastest in the race. Let's see who is the fastest in the race. Хамтаа уралдаад хэн нь хамгийн хурднаа үзье гэж байна. За turtle. Okay, but let's decide a day, time and place. Харин яс мэлхий тэгэлгүй яах вэ? Гэхдээ эхлээд өдрөө, цагаа, газраа товлё гэж. Харин here туулаа. All right, Sunday at 10 in the forest. It's okay. За тийгийдээ бүтээсээ өдөр 10 цаг ойд байвал яаж вэ? It's okay. Зүгээр үү гэж байна. Харин turtle, don't worry, I will be there. Don't worry, I'll be there. Санаа зовлохгүй дээ. Би тэнд очино. Би тэнд байж ах болно гэж хариулж байна. Харин туулаа see you. Bye гэсэн тийм ээ. Баяртай гэсэн яс мэлхий. Bye bye here. За баяртай туулаа гэж салжээ. When they decided the day and place, they ate and slept very well to be full of energy. За тэгээд тэр хоёр газраа тавсныхоо дараа бүтэн энерги авахын тулд маш сайн идэж, маш сайн унтжээ. The day of the competition finally came. За тэгээд уралдаан болох өдөрч эцэст нь ирж гин. Туулаа ингэж хэлжээ. I think I will win. I can be as fast as Lightning McQueen. За би бол өөрийгөө ялчих байх гэж бодож байна те. Би Аянга McQueen шиг хурдалж чадна шүү гэсэн байна. За тэгсэн turtle. Hey, don't worry. Have fun running. Хөөе, нэг санаа зовох хэрэггүй дээ. Зүгээр л хоёулаа сайхан хөгжилтэйгүй л дээ. Харин туулаа. Nah, come on, let's run. Are you ready? Let's count гэж хэлсэн байна. За nah гэдэг үг маань no гэдгийг хэлж байгааг бахан те. Үгүй ээ, аль вэ? Гүйцгээ хэлдэ. Чи бэл нөө. Тоолоод эхэлцгээе. Туулаа яс мэлхий 2 1 2 3 go буюу 1 2 3 гэд уралдаад эхэлсэн байна. And the competition started. The hare ran very fast, but the turtle ran very slowly. Soon after, the hare stopped for a moment. Уралдаан эхэлж байна. Туулаа маш хурдан гүйж, харин яс мэлхий маш удаан гүйж байна. Төв дуудлагын туулаа хэсэг зур амархаар зогсож байна. Oh, I'm so tired. My legs hurt. All my body hurts. But where is the turtle?
Туулаа. Би амар ядарч байна. Хүл өвдөд байна. Бүх бие өвдөд байна. Ингээд яс мэлхийн хаана байна вэ гэж өөртөө хэллээ. The turtle was far away. The turtle was in the final line. Finally, he accepted the victory of turtle. За, яс мэлхий тэр тэнд явж илаа. Бараг л барааны зураас хүрсэн байв. Туулаа яс мэлхийн ясныг хүлээн зөвшөөрчээ. За, тэгээ туулаа Congratulations turtle, you are great. You did it. Баяр хүргэе яс мэлхий. Чи үнэхээр мундаг байлаа. Чи үнийг хийж чадлаа шүү дээ гэж хэлсэнд яс мэлхий хариуд нь If you work hard, amazing things can happen. If you work hard, amazing things can happen. Хэрвээ чи хичээж чадах юм бол гайхалтай зүйл тохиолдож болдог юм шүү гэж хариулжээ. Үзэгчдээ анхан шатны орчуулгын 1-р хичээл үгээр өндөрлөж байна. Өнөөдрийн хичээлээр бид англи хэлний өгүүлбэр зүйн хамгийн чухал суурь хэсэг болсон байх болох гэж орчуулгадад бие үлгийн хэлбэр хэрэглээг орчуулгаар сурлаа. Тэгээд дараагийн хичээлдэр бид мөн адил байх гэж орчуулдаг have үлэг. За түүний бие үлгээс ялгарх онцлогийн талаар орчуулгын хичээлээрээ авч үзэх болно. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баярлалаа үзэгчдээ.